Элчиг эрлийн эзэд. Одоогоос 35 жилийн тэртээ 100 манлай бүтээн байгуулсан уулын баяжуулах эрдэнэ төлбөрийг барьж байгуулж эхэлсэнтэй зэрэгцэж анх Сэлэнг аймгийн Орхон сумын цахилгаан дамжуулах гарын шумаас салбарлуулан 110 кВт-ийн хүчлэлээр 6300 кВт-ийн түр дэд станцаас Эрдэнэ хотыг цахилгаан эрчим хүчээр хангаж эхэлсэн түүхтэй. Өдгөө Монгол улсын 11 аймгийн 114 сум суурин газрын 68 гарын айл өрх аж ахуйн нэгжийг 35, 15, 10, 6 тэгэд 4 кВт-ийн нийт 637 дэд станц 7000 гарын километр цахилгаан дамжуулах шугам ашиглан эрчим хүчээр хангаж эх орныхон гал голомтыг сахин хүн ардынхан тав тухтай амьдралын манаанд зогсож байгаа Элчиг эрлийн эзэдийн ажил үйлс үүх түүхийг өгүүлсв. Эрдэнэ туулганы цахилгаан түүхийг сүлжээ төрийн өмч товцоод компани ер нь анхны суур нь бол 1974 онд Эрдэнэ тод Эрдэнэ төлөвлөлтөөр их бүтээн байгуулалтын нөлөөнд байгуулагдсан анхны дизель станц ажил бол 4 хүний оронтойгоор ажилласнаас эхэлдэг. Тус компаниудгөө техникийн, захиргаа удирдлагын, санхүү тайлан бүртгэлийн, хяналтын, эрчим хүч борлуулалт, маркетингийн гэсэн 5 хэлтэс булган, арханга, өвөрхөнгө, хар хорин гэсэн 4 салбартай нийт 623 ажилтнуудтайгаар үйл ажиллагаагаа явуулж өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Эрчим хүчний салбарыг арилжааны хэлбэрт шилжүүлэх ховчлох хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын засгийн газрын 2001 оны 164 дугаар тогтоолын дагуу Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьсаад компани нэртэйгээр өөрчлөн зохион байгуулагдажээ. Цахилгаан түгээх сүлжээний техникийн хэдийн зөв бодлого боловсруулан техникийн шинжил хийснээр цахилгаан түгээлтийн найдвартай ажиллагааг хангаж алдагдал бууруулах, жил бүрийн их урсгал засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг техникийн норм дүрмийн дагуу оновчтой төлөвлөх, чанартай гүйцэтгүүлэх, түгээх сүлжээний менежментийг сайжруулж, түүнийг хэрэгжүүлэх аргачлал боловсруулах болон дээрх ажлуудтай холбоотой бүх төрлийн ажлыг удирдан зохион байгуулах зэрэг техникийн нэгдсэн бодлого явуулахад техникийн хэлтсийн зорилго оршдог. Техникийн хэлтсэн компани техникийн үйл ажиллагааг мэрэгжлийн удирдлага зохион байгуулалтаар хангах, инженерийн алба, эрчим хүчний түгээлтийг стандартын шаардлагад нийцүүлэн батлагдсан горимын дагуу зохицуулж, диспетчерийн нэгдсэн удирдлагаар хангах, шугамын сэлгэн залгалт, схемийн өөрчлөлтийг удирдан зохион байгуулах, хэрэглэгчтэй цахилгаан эрчим хүчийг 24 цагийн турш тасралтгүй түгээх зорилго бүхий шуурхай үйлчилгээний алба, эрэлхий хамгаалтын тавил, тооцоо, тохиргоо, их ба урсгал засвар, хэмжүүрийн хяналт, өндөр хүчлийн туршилтын ажлыг хийж гүйцэтгэдэг эрэлхий хамгаалалт, автоматик хэмжүүр туршилтын алба, тэгэд 4-өөс 35 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, зураг төслийн товчоо, дэд станц, шугам тоногдлын засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн тэдгээрийн зогсолт саадлыг багасгах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ашиглалтын болон засварын хэсэг, трансформатор засварын цех гэсэн 6 алба хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр өргөжин ажиллаж байна. Эрчим хүч борлуулалт, маркетингийн хэлтсэн, эрчим хүчний тухай хууль, цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрм, аж ахуйн харилцааны дүрм, компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон компанийн удирдлагын тушаал шийдвэрийг удирдлага болон түгээн борлуулах цехийн дэд станц, төрийн өмчит хувьсаад компаниас худалдан авсан цахилгаан эрчим хүчийг хамгийн бага алдагдлалтайгаар борлуулж, борлуулсан цахилгаан эрчим хүчний тооцоог сар тутам хэрэглэгч нэгүртэйхийн орлогыг богино хугацаанд цуглуулах, шигүүргийн дагуу аж ахуйн нэгж айл өргөтэй цахилгаан эрчим хүч ашиглах, хэрэглэх гэрээ байгуулж, борлуулалт хийн, хяналт тавих, борлуулсан цахилгаан эрчим хүчний тооцоогийн орлогыг цуглуулж төвлөрүүлэх, хэрэглэгчдээс ирсэн гомдол саналыг шуурхай барагдуулах ажлуудыг хийж гүйцэтгэдэг.
Манай компани хойд гисгээр Хүсгэл аймгийн Эрдэнэ булган сум, урд талаараа Өмнө Говь аймгийн Мандлав сум, зүүн талаараа Төв аймгийн Бүрэн сум, баруун талаараа Завхны их уул сум хүртэл 370 км квадрат нутгийг хамран Монгол улсын 11 аймгийн 114 сум суурин газрыг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж байна. Манай компани 5,000 орчим аж ахуй нэгж 60,000 гаруй айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж жилд дунд 60 тэрбум шахам киловатт цахилгаан эрчим хүчийг түгээж 130 тэрбум төгрөгийн орлогын орлогыг бол төлөвлөрөн ажиллаж байна. Санхүү эдийн засгийн хэлтсэн санхүү эрхэлсэн дэд захирлын шууд удирдлаганд хэлтсийн дарга өгөөд нэгтлэн бодогч нар кассийн болон үндсэн хөрөнгө үнэт цаасны ярвууд операторууд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, материал техникийн хангамжийг зохион байгуулах, компанийн санхүү эдийн засгийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх, өмчиг хөрөнгийн хадгалуулалт хамгаалалтанд хяналт тавих, санхүү нэгтлэн бодох бүртгэлийг олон улсын стандартын дагуу бүртгэж, санхүүгийн тайланг хуулийн хугацаанд үнэн зөв гаргах, санхүүгийн хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн зорилгоодыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Компанийн хөдөлмөр зохион байгуулалт боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх, ажилтнуудын сургалт цалин хүсний бодлогыг боловсронгуй болгох, хамт олонны нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд тогтмол хурал зөвлөгөөнийг удирдлагууд хийж гүйцэтгэдэг. Компанийн удирдлагын төвшөнд оновчтой боловсруулсан бизнес төлөвлөлт, стратегийн бодлогоор тус компани захиргаанаас хэрэгжүүлсэн техник зохион байгуулалт, олон талд арга хэмжээний дүнд цахилгаан шугамын алдагдал 2001 онд 5.6% байсныг 3.5% болгож бууруулж жилд дунджаар 19.6 сая киловатт цагаар цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулсан байна. Эрдэнэ булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит голцоод компани 2014 онд эрчим хүчний салбарын компаниудаас ажлаараа нэгдүгээр эзэлж 511 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. 2014-5 онд манай сүлжээний 35 жилийн тохиолсон 35 жилийн баатарлаг хөдөлмөр манай түгээх сүлжээнд ажилладаг улсуудыг би баатарлаг хөдөлмөр гэж байна. Түгээх сүлжээний гэмтэл хаана гарч ийн өвөл одоо засан шуурга болж байгаа. Зун намар болохоор аадар бороо аянга цахилгаан нэргэж явах. Энэ үед л одоо манай энэ баатарлаг ажиллаж одоо өөрийнхөө зорилгыг биелүүлж эрчим хүчээр найдвартай хангах гэсэн энэ одоо зорилгынхон төлөө шугам шилжээгээ засаж янзаж ингэж ажилладаг ирдэг. Сайдны зөвлөлийн 1980 оны 377 дугаар тогтоолоор 1981 оны 2 дугаар сарын 1-нд Эрдэнэтийн цахилгаан шугам сүлжээний газрын булган салбар нэттэйгээр байгуулагдаж анх моторчин 8, засварчин 3, мончор 3, самбарчин 4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус салбар нь булган, Архангай, Хөвсгөл аймагуудын 19 сум, 6 багийн 11,477 айл өрх, 1505 аж ахуйн нэгж нийтдээ 13,115 хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. Булган салбар нь 7 хэсэг нэгжид хуваагдсан аймгийн төв, хөдөө сумдын нийцэн 104 ажилтан албан хаагчтайгаар найдвартай, чанартай цахилгаан эрчим хүчээр бүс нутгийн хэрэглэгчдийг ханган ажиллаж байна. За Эрдэнэ булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмч толгойн хаан дахь салбар манай. За манай салбар нь 4 аймгийн 15 сум суурин газрыг цахилгаан эрчим хүчээр найдвартай тасралтгүй хангах үүрэгтэй. За манай салбар жилдээ 23 сая киловатт цахилгаан эрчим хүчийг дамжуулан авч 22 сая киловатт цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж борлуулалтын нэг орлогод нь 2 тэрбум орчим төгрөг байлаа. 1985 онд булган хар хорины 110 кВт-ийн шугам ашиглалтанд орсноор хар хорийн сумын Дулааны цахилгаан станцын цахилгаан цехийн хамт олон Эрдэнэтийн цахилгаан шугам сүлжээний газрын харьяа хар хорин салбар болон бүтцийн өөрчлөлт хийснээр тус салбарын түүх эхлэлтэй. Хар хорин дахь салбар нь Өвөрхөн гай, Архангай, Булган, Төв аймгийн
16 сумыг цахилгаан эрчим хүчээр хангах, төвийн эрчим хүчийг дамжуулан авч аж ахуйн нэгж байгуулах айл өрхөд түгээх ажлыг эрхлэн явуулж байна. онд их засвар Тэзбаахын 22 айл төлөвснөөс өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл маань 80% явж байна. Техник шинжилтийн талаар 2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11 суманд 0.4 цахилгаан дамжуулалт агаар шугамын шинжилэлт хийж, үүнээс Баянөндөр суманд бүхлээрээ нийтдээ бетон долгууртай сэв шугамтай болж шийдэгдсэн их давуу талтай манай салбарын. За парк шинжилтийн талаар 2014 онд 125 саяар 10 тонны автохараа авч тавьсан парк шинжилтийн маань явц акцтай байгаа. Тус салбар жилд 2.4 сая киловатт цахилгаан эрчим хүчийг дамжуулан авч 700 орчим аж ахуйн нэгж 7,000 орчим айл өрхөд цахилгаан эрчим хүч нийлүүлж байна. Хар хорийн салбар нь захиргаа санхүү, аж ахуйн хэсэг, борлуулалтын хэсэг, диспетчерийн хэсэг, шугам засварын хэсэг, ашиглалтын хэсэг, тоолбор тохируулах туршилтын хэсэг гэсэн 6 хэсэг нэгжид хуваагдсан сумын төв хөдөө сумдын нийлсэн 85 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Шугам сүлжээнд 20 жил мончоор хийсэн. 75 оноос 93 онд мончоорыг хийх болсон. Рулааны станц шугам сүлжээ хоёр цуг хамт байгаад би ажиллаж яваад тэгээ рулааны станц цуг байгаад өөдөө авраг мончоор болж байсан. Тэгээ дараагаар нь одоо шугам сүлжээ салснаас хойш шугам сүлжээний одоо салбарын авраг болж ингэж ажилласан би. Би ер нь ажиллажсэн албан газрын бодвол тууч хараад шүтэж явдаг юм сайхан. Манай албан газар бол гоё. Өвөрхөн аймаг дэх салбар нь анх сайдны зөвлөлийн 1965 оны 154 дүүрэг тогтоолоор аймагуудын төвд эрчим хүчний үйлдвэрийн захиргаа байгуулахаар шийдвэрлэсний дагуу 1966 оны 4-р сарын 1-ээс эхлэн 15 дугаар баазын Харьяанаас бие даасан үйлдвэр болж байгуулагдсан байна. Үйлдвэр анх байгуулагдахдаа JS Жермаркийн дизель 7 нам хүчний 14 км шугам сүлжээ 1,970,000 төгрөгийн хөрөнгөтэй ажил хүчин 14 хүнтэй байгуулагдаж байна. Төлөв эрчим хүчний аж үйлдвэрийг төргөн хурдастай хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж, нам засгаас авч явуулсан байнгын анхаарал халамжийн үр дүнд үйлдвэрийн хүчин чадал материалыг бааз жилээс жилд өсөн нэмэгдэж, эдийн засгийн талаар бэхжсээр ирсэн юм. Тус салбар 1995 оны 1-р сарын 1-ээс засгийн газрын тогтоолоор аймгийн эрчим хүч нийтийн үйлчилгээний Харьяалаас салж, Эрдэнэтийн цахилгаан шугам сүлжээний газрын Харьяанд хуучин аймгийн эрчим хүчний үйлдвэрийн бааз суурин дээр цахилгаан эрчим хүч дамжуулах, түгээх, борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаад эрчим хүчний салбарт хийсэн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 2001 оны 8 дугаар сарын 25-наас Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчөд хувьсаад компани Харьяа өвөрхөн гайдах салбар болон өөрчлөгдсөн. Өвөрхөн аймаг дахь салбар нь нийтдээ 123 ажилчинтай, үүнээс захиргаа санхүүгийн хэсэгт 18, борлуулалтын хэсэгт 21, техникийн хэлтээс 34, сумд 50 хүн тус ажиллаж байна. Салбарын үйлчлэх хүрээнд Өвөрхөнгөн 12 сум, Өмнө говийн 1 сум, Дунд говийн 1 сум, Баян хонгорын 7 сум зэрэг нийтийн 21 сум, 12,970 айл өрх, 1076 албан газар, аж ахуйн нэгж нийтдээ 14,046 хэрэглэгч хамрагдаж байна. Жилд дунджаар 41-ээс 42 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч түгээж 34.4-өөс 35.3 сая киловатт цаг эрчим хүчийг борлуулан ажиллаж байгаа юм. Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчөд хувьсаад компанийн Аранхангай салбар одоогийн байдлаар 7.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө 100 ажиллагчдаагаар Аранхангай аймгийн төв цэцэрлэг хот болон 10 сум 9 баг, Хөвсгөл аймгийн 3 сум 6 баг, Завхан аймгийн 1 сум 3 багийн 155 төсвийн газар 870 аж ахуйн нэгж 11,841 айл өрхөд цахилгаан дамжуулах шугамаар эрчим хүч түгээн ажиллаж байна.
алслагдсан 35 кВт-ийн шугам 310 км, түүнээс цааш Хөвсгөл аймгийн Галт сум 10 кВт-ийн 58 км шугамаар сахилгаан эрчим хүчийг түгээж байна. Бүтэц зохион байгуулалтын хувьд захиргаа өдөрлөг шугам дэд станцын засвар ашиглал шуурхай үйлчилгээ цахилгаан эрчим хүч борлуулалт автожихой ирэлээ хамгаалалт автоматик хэмжүүр туршилтын гэсэн 6 хэсэгт инженерийн техникийн ажилтан 14, сумдын техникч 16, байцаагч 30, засварлын ашиглалтын манчаар 15, санхүүгийн ажилтан 7, удирдах болон бусад 18 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. За манай байгууллага үе одоо он удаан жил ажилласан ахмадуудаа хүлээж авч ахмадууд нэг зөвлөрч залуу замдан үедээ эрч хүчээ одоо эрчим хүчнийхээ үйлс зориулж явсан хүмүүс хуучаарч хөгжилдөж сайхан уулзалт болдог. Өнөөдөр бас тэр уулзалт боллоо. Ингээд олон жил хамт ажилласан нөхдөйгөө уулзаж хэсэг сайхан баясаж хөөлөө. Нөгөө талаар ахмад одоо залуу үетэйгээ уулзаж туршил солилцох ахмад урдуудынхаа туршлагыг залуу хойч үедээ өгүүлэх талаар бол одоо чамгүй ажил зохион байгуулдаг юм одоо байгуулга байнамаа. Эрдэнэт булган цахилгаан түгээх станц төрийн өмчит компанийн ажилчид хүнд хортой нөхцөлд ажилладаг учраас тэдний эрүүл мэнд ая тухад компанийн зүгээс онцгой анхаардаг юм. Спортуудаа цаг заваа зориулах нөхцөл боломжоор ажилтнуудаа байнга хангадгийн нэг илэрхийлэл нь бялдаржуулах төвийг ашиглалтанд оруулсан явдал юм. Түүнчлэн тус компани ажилтнуудаа ая тухтай ажлын байр бүрдүүлж эрүүл илчлэг хоолоор өдөр тутам тогтмол үйлчилж байна. Энэ бүхний цаана тус компанийн удирдлагуудын хүний гэсэн сэтгэл гэрэлтэх өгөөд тэр хэрээр хамт олон нь эв найртай эрч хүчтэй байдаг юм аа. Хаана халуун сэтгэл байна, тэнд илчгэрэл түгдэг нь жам гэлтэй. Эдүгэ 35 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани халуун сэтгэлтэй ажилсаг чадварлаг хамт олонтой учраас үе үеийн удирдлагууд нь ажил албандан халуун сэтгэлээр ханддаг байсан учраас ажил үйс нь үргэлж өсөн дэвцээр ирсэн болов. Төвийн эрчим хүчний системийн 30%-ийг дангараа бүрдүүлэг энд хамт олон байгуулагдсан цагаас хүлээсэн үргээ нэр төртэй биелүүлж боловсролыг дэмжигч байгууллага хэрэглэгчдийн найдвартай түнш үйлчилгээний салбарын шилдэг байгууллага эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага хэрэглэгчдийг хаан дургамжилсан хамт олон 2004-өөс 2013 онуудын топ 100 топ 150 ажихны хэмжээр шалгаран шагнад хүрсэн тус хамт олон энэ цаг үеийн шилдэгүүдийн нэг гэдгийг нотлон өгүүлнэ. Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээний бүх ажилчин, инженерийн ажилтан нар тэдний гэр бүлд эрчим хүчний салбарын баярыг тохиолдол эрүүлгэх сайн сайхан бүхний өсөн өрөөё. Ийм л түүхэн зам мөртэй, ийм л гайхам сайхан амжилттай Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани хэрэглэгчдийг найдвартай, шанартай эрчим хүч элч гэрлээр бэлхааж байна.